Kennedy Miller үзүүлж байна. Bangkok Hilton. Болдруудад зурагч Жеф Бёртон. Хөгжмийн зохиолч Грэйми Рэвел. Ноцгойлогдсон Терри Хейс, ерөнхий найруулагч Кен Камерон. Өнөө залуутайгаа хамт байхдаа бичсэн тэмдэглэл нь хэрэгтэй чинь баг алгадуу. Тэр хүнийг олоход хэцүү байж гин. Энэс болоод түр дуг хийхдээ хүртэл хар дагдаг боллоо. Шүн дунд хаалга догших юм. Хаалга тайлтал толгойноос нь цус бойсон таних хүн зогсож байдаг. Гэртээ оруулж чад мөрийн харагддаг. Тэр хүн цасан дээр ямар ч мөр гаргалгүй ирсэн байдаг. Гисгсэн газраа мөр үлдээлгүй явсан тийм л хүнтэй учирч хаад байна. Тэр Арк Раган. Би туслахыг гэж байна. Катрина чиний тухай асууж надтай 2 ч удаа уулзсан. Сүйд уулзахдаа нэг эртээ танилцсан гэж байсан. Яг юу гэсний чигээр хэлж. Юу ч хэлээгүй. Юу өмсөхөө мэдэхгүй байх хэрэг нь би Сараг дуудсан. Сараг нэ? Миний охин чи мэдэхгүй байх л та. Мэдэхгүй. Тэр хоёр хамт дэлгүүрээр явцгаас юм. Миний бодлоор хоёулаа Сарагаас асуугаад үзье. Та суугач. Баярлалаа. Юу ах вэ? Би шар ариггүй. Өнөө Мексик шар ариг чинь би юу? Би зүгээр шар аригнд зүсэн юм би хийж гэх юм. Доо. Та юу ах вэ? Баярлалаа. Би уудаггүй. Хэзээс болчихоо? Удаж байна да. Олон жил болсон. Аркеттэй тэгээд яаж танилцсан чадсан юм ярьсан. Сний бодолд гэсэн байхаа. Оо. Цаатан хэдэн тасалбар зарж авсан гэсэн. Нэг л тасалбар. Үгүй. Хэдэн тасалбар гэснийг бодоход олон байх. Энд гэж хэдэн тэр тасалбар түгээгчийг ятгаж өөрийнхөө захиалсан тасалбарыг надад өгсөн гэсэн байна. Би андуурсан бололтой. Тэр нэг хүнтэй аялнаа гэж байсан. Өөр юм яриаггүй. Раган тэр өдөр өөр тасалбар авсан эсэхийг шалгах гэсэн би тусалж чадахгүй нэ. Яагаад? Хамт захиалж хүн байгаа бол тэр хүнээ л олж ирэх хэрэгтэй тийм. Үгүй дээ. Тэр өөр нэр дээр захиалсан байж мэднэ. Албаар тасалбараа өөр хүнтэй сольдог байж л тийм. Нөгөө тасалбар ч юм байна уу? Бага.
Тасалбараа буцаасан хүмүүсийн нэрсээр шүүгээд үзье. За энэ байна. Нэг өдөр нэг газар буцаагдсан тийз. Джейн Мэйчел гэдэг хүн байна. Хаяг нь Парк Роудын 26 дугаар байшингийн 4 тоот гэж байна да. Баярлалаа. Хатагтай мэдчихлээ. Тийм ээ. Өөрөөр би энэ хүнийг хайж яваа юм. Та таних уу? Таны л юу гэж? Болохоор гэсэн. Та цагдаа юу? Яагаад та тэгж бодов? Биш ээ биш. Гэхдээ энэ хүн тэгээд их юм болоо. Сэм гэдэг юм. Сэмэл Морис. Моо. Би орж болох уу? Гэлээ. Танилцаад удаагүй л дээ. Их ухаалаг, сайхан ярьдаг залуу байсан. Би ярианд нь уярчдаг байсан юм. Ямар ажил хийдэг байсан юм бол? Энэтхэгээс эртний идэл оруулж ирдэг гэж байсан. Австрали явахтан таныг цуг явъя гэсэн үү? Тийм ээ. Би ч хэрэгцэхэмгүй зөвшөөрсөн. Гоод очиж жаахан амжуулч хад цаашаа явна гэж байсан. Далайн эргийн нэг аятайхан буудалд өөрөө захиалсан гэсэн. Янз бүрийн хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирдаг газар гэж тэр хэлж байсан. Тэгээд юу болсон юм? Яхаса 2 хоногийн өмнө би осод орчихсон юм аа. Энэ итгэвч явж чадаагүй. Мөрөөдлийн залуугаа оллоо гэж бодсон ч хэдхэн хоноод буцаагаад алдчихсан. Би эмнэлэгт сар шахан болсон. Тэр яасан? Эхний өдөр над дээр ирсэн. Ирээд маш их уурсан. Тэгээд дахиж ирээгүй. Тэр ер нь хаана амьдардаг байсан юм бол? Уимблийн донд би очиж үзээгүй. Тэр өөрөө ирдэг байсан. Байраа засч байгаа гэдэг байсан юм. Таныг эмнэлэгт хэвснийг тэр ер нь яаж мэдсэн бол? Найз бүсгүй маань хэлсэн байсан. Болсон би юу? 874 23 тэг 6. Баярлалаа. Их баярлалаа. Нэрэн тэр ер нь танд ямар нэг өрмөц үнэтэй бэлэг өгөөгүй байж? Аялалдаа авч яваарай гэж нэг бэлэг өгсөн. Би үзүүлье. Бүгдийг надад бэлгэлсэн. Тэнийг байгаа. Юу гэж юм бэ? Танд өөрөө тусалж чадахгүй юм дээ. Харин ч их тусалж. Юу вэ? Энэ бол героин нуудаг нууцсав. Та тэрнийг алдсан биш, харин ч өөрийнхөө амийг аварч. Nothing on Samuel Morris. If he exists, which I doubt, he doesn't mean anything to us. As for the phone number, it's registered to a private company. Хайгнин. That's the address. Баярлалаа.
Өөрөөр би хаяг хандуулсан бололтой Самуэль Моррис гэдэг хүнийг хайж яваа юмсан. Энд тийм хүн байхгүй. Наан ч Вильям гэдэг хүн суудаг юм шүү дээ. Үгүй харахгүй л хоёрдугаар байшин гэсэн юм даа. Биш надад ч Рожерс их. Мөн байна. Юу болсон? Мэдхгүй. Би энэ хүнээс сурвалжлах ажилтаа яваа юм л да. Та сурвалжлагч юм уу? Хөдөөгийн амьдрал сонгих. Ноён Моррис биш Рожерс эртний эдлийн 8 чинь байсан уу? Үгүй нисэх буудалд ажилладаг юм. Тэгвэл зүгээр санагддаг байна да. Одоо энэ төвхт байгаа юу? Бүү мэдээ. Дандаа л аялж явдаг юм. Одоо ер нь хаа яваг та мэдэхгүй байж. Мэдхгүй саяхан ачаа дэшээ аваад таксинд сууж явахыг харсан юм байна. Хийж Уржиг дээр юм байна. ядалаа. Зүгээр Гордон. Мэно Ричард байна. Шүүх хурлын өдөр товлогдсон байна. хизээ дэрв. 2-7 хоногийн дараа. Чамаар юу вэ? Тэр нөхөр их олон хүний нэр ашигласан байна. Одоо бас л гадаадд байгаа болтой юм. Хаана? God. Тэр нөхш God байгааг би мэдсэн. Катрина яаж вэ? Сайн байгаа. 7 хэлийн хэрэгтэй Менди Энгельс байна шүү дээ. Тийм ээ. Шүүх хурлын эхэлсэн. Юу болохыг хүлээж байна. Кат ч бас хүлээж л байгаа. Тэгээд яаж шийдэх юм бол? Одоогор мэдэхгүй байна. Катринатай адилхан зүйл ангитай болохоор Мендиг яаж шийдэхээс тэрний авах ял тодорхой болох байх. Итгэл үгүй байгаа юм шиг тийм. Тийм ээ. Кэт. Юу асан бэ? Яаж чидэв? Би зүгээр эцэг шийд гараагүй. Бас юу гэж намайг камерт мань буцааж оруулахар болсон. Хоёулаа дахиад хамт байх нь шүү дээ. Эдгээр намайг яхаа мэдгүй байгаа бололтой. Би яасан? Би тэнд үтсэн. Тэрнээс байцаар авч байгаа. Би ч яах вэ? Би тэд туслах юмсан. Тэр ямар ч буруугүй шүү дээ. Зайлаад өгөөч. Муудагч минь. Тэвэч. Тэвэч. Лавч цаалж болно юм уу? Өмгөөлөгч чинь юу гэж вэ? Юу гэвдээ? Бороо тайл гэдэг. Бийлийг яах вэ? Намайг бүхэргээ өөр дээрээ хүлээвэл харж үзэж болно гэж байна лээ. Хизээ шийдэх юм бол 7 хоног байхаа. Миний хувьд бүгдийг шийдсэн. Би өнгөрсөн. Та яг одоо Бидний хааны асуудал бол туслана. Ядаж давж заах хэрэгтэй болно. Та надад туслахгүй юу? Би энэ хүнийг олох гэсэн юм. Танд юугаар туслах ирэх юм бэ? Энэ хүнийг та таних уу? Манад 2 удаа ирсэн. Эхлээд Рожерс нэрээр дараа нь Раген гэдэг нэрээр ирсэн юм байна. Хаач юм да. Их болгондоо л өөрөөр бүсгүйтэй ирдэг юм шүү. Одоо тэгэл байгаа юу? Байхгүй. Ирлэг удаж байна. Их нэртэй болсон юм байлгүй дээ. Баярлалаа. Уучлаарай.
Энэ хүний Хараагүй. баярлалаа. Үгүй хараагүй мэ. Уучлаарай эндээс явчихсан. Хизээ Хагас цагийн өмнө хаашаа тэрв? нисэх буудлын руу Хэн гэж байна? Раган уу, Рожерс уу, Моррис гэж байна уу? Хэн гэнэ? Стэнтон. Стэнтон гинэ? Тийм ээ, Стэнтон гэж байна. Баярлалаа. Сайн яваарай. Баярлалаа баяртай. Би яралтай ажиллаар явж байна л да. Би Стэнтон гэдэг зочигчийг хайж яваа юм. Түр хүлээхгүй юу? Хүлээж чадахгүй нэ. Туслаач дээ. Стэнтон гэдэг хүн энд ирж үү юу? Та гудгэлэн шалгаад өгөөч дээ. Гойж байна штэ. Эхмэ та чи яаж байна? Уучлаарай. Би Та бич үнэтэй. Би болоо эхмэ. үгүй тэр хүн хар тамхины хэрэгээр өрийн сурвалжлагдаж байгаа маа. Нэр нь хээ юм? Стэнтон гэдэг нэрээр яваа. Бүртгэлтэй шалгаадах. Та энд үрчээ ямар ч Стэнтон алга өөр хүн байх. Нэрийн сольчихсан байна. Ямар нэрээ? Та хин юм бэ? Хуульчийн туслах. Баримтлаг ирэх байгаа мó? Байхгүй л дээ. Тэгээ та яах гэ? Би энд үрчээ. Хүн андуурч. Уучлаарай. Би буруу харж гэж. Миний буруу. Хаашаа явсан бэ? Бомбей муу Австрали руу чөлтгөө бөөмөд. Цагдаад хэлсэн үү? Би өөрөө цагдаад баригдах төгсөн гэж. Одоо яах вэ? Чөлтгөө бөөмөд. Би бодох хэрэгтэй байна. Би муу мэдээ те. Мэндийн стүүтэйгээ ялын дээд хэмжээ авсан. Хаа? Сонслоо. Би нүлээ. Бүр мөс нүг болохоор юм арч байна. Defro's not in their route. Up to the king now. Наатаа үзчихье. Савра татаа энэ чинь миний бидэнд хэрэгтэй штэ. Өөрөө одоо авахгүй юу? Чи зүгээр үү? Тийм ээ, би зүгээр. Би нүлээ. Нүж байгаа хүн чинь юм авах хэрэгтэй үстэй. Би л зүгээр үстэй. Мэдхгүй өнөөдөр л хэлэх байх. Харин чи тэнийг сайн харж байгаарэ. At least you won't have to look after him. Би чадахгүй гэдгийг чи мэдж байгаа штэ. Чи чаднаа. Тэгээд чаан дүүд минь туслах байх. Би тэрэнд итгэж байгаа. Гоё юм аа, Астра. Энийг зөвчгөл суманд даагдахгүй юу? Боддгийн шашинд үхэл бол амьдралын төгсгөл биш гэж сургах юм. Чи дахиад амьдрах болно. Үхэл бол амьдралын ердөөс нэг хэсэг. Үхлээс айж боломжтой хэрэг огтхон ч байхгүй шүү. Баярлалаа. Явъя. Дараа үзье. Намайг битгий мартаарай. Бараг л бариад авахд өглөө. Ямар ойрхон байсан гэж. Данч чадсангүй дээ. Тэрнийг өөрөөсөө ухаантай байх гэж таамаглаж байсан байна. Үнэн болж таарлаа.
Найдлага тасраагүй байна. Одоо миний өчигний ясанд найдахад үлдлээ. Бүх эдмүрийн баримт яа харахгүй бидний эсрэг болчиход байна. Хичнээн хөөцөлтөд бидэнд туслах хүн нэг чалга. Ядахтаа гэрч чалга. Гэхдээ чи гэрч болж болох юм шүү. Аркирагийн буруутайг нотлохын тулд тэр чухам яаж ажилдгийг мэдэх хүн хэрэгтэй. Чи бүгдийг мэдсэн гэлцтэй. Тэгээд юу гэж? Шүүхэд миний үг биш нотлох баримт хэрэгтэй шүү дээ. Тийм ээ, чиний хэлдэг нэг талаар үнэн ч гэлээ бид чад бүхнээ хийх хэрэгтэй. Тэр хүн яаж ажилдаг талаар мэдэх бүхнээ чи шүүхэд мэдүүлэх хэрэгтэй. Амаргүй ч гэлээ би харгалнаа. Тэд нь үннийг хэлэх хэрэгтэй. Зөвхөн үннийг шүү. Ямар ч нэр усгүй бүртгэлгүй хүний чинь би яаж шүүхэн өмнө гэрэлдэх юм болж байна. Тэр чинь сүнс. Тийм хэцүү. Тийм ээ би мэдж байна. Энэ хэрэгт Катрина биш Аркирагийн буруутаа гэсэн бодлыг ядаж ганц шүүгчд төрүүлж чадвал бидэнд багж чадахгүй боломж гарч магадгүй шүү дээ. Бидэнд өөр ямар ч найдвар алга. Алуу явъя. Эцсийн үгээ бич. Хинт. Энд ч болно. Кэт минь хаан бол новш. Босс.
Зүгээр би. Зүгээр. Би битийтэй. Би битий. Lord, won't you buy me a Mercedes-Benz? My friends all drive Porsches. I must make amends. I worked hard all my lifetime. No help from my friends. Oh Lord, won't you marry a Mercedes-Benz? Nè, Хөөе. you, Чи yes you. тийм ээ чи. For you. Мэ. Кэт минь хаан бол новш. Тайвшир. Тайвшир л да. Кэт тайвшир. Шүүгдэж Катрина Стентон болсон уу? Катрина Стентон та Тайландын хуулиар хоригдсон 2.4 кг цэвэр героиныг дамлан худалдаж мөн цааш нь худалдаалах зорилгоор хил давуулах гэж оролцсноо. Хүлээн зөвшөөрч байна уу? Би буруугүй. Ялагч тал мэдээлэл хийхэд бэлэн үү? พยานปากแรกของเราคือพันตำรวจตรี Гайлийн хар тамхины хяналтын албаны хошууд Сара энэ дээрээ дугаа. วันนี้ Би хошууд Сараг гэрчээр дуудаж байна. พยานครับผม Би зөвхөн үннийг ярина гэдгээ тангаргалж байна. พระเจ้าขอสาบานว่าจะพูดความจริงทั้งหมดหากข้าพเจ้าให้การเป็นพยานเท็จขอพระเจ้าอย่ายับภายใน3 วัน 7 วันหากพระเจ้าพูดความจริง Back you again. There is no remission. There is just death. Get me the case where we're traveling. Entirely. Death is by machine gun. I'm trying to help you, little girl.
Бангкок дахь шүүх манай эхэм дээд эзэн хааны нэрийн өмнөөс эдсэн шийдвэрээ гаргаж байна. Шүүх бүрэлдэхүүн сайтар хэлэлцсэний үр дүнд шүүгдэгч Катрина Стентон хар тамхи хэл дагуулсан хэрэгт буруутай гэсэн шийдвэр гаргаж байна. Ийм учраас шүүгдэгчд хуулийн дагуу цаазаар авах ял оноолоо. Цэргийн шүүгээс таны хэргийг авч хэлцээ таныг буруутай хэмээн үзэж эх орноос көөх шийтгэл оногдуулж байна. Ахмад Стентныг эндээс түргхэн гарга. Энийг эцсийн шийдвэр гэж битгий бодоо. Бидэнд давж заалдах боломж бий. Хэрэгтэй бүх бичиг баримтууд өнөөдөртөө багтаад бэлэн болно. Бидэнд Тайланд өмгөөлөх хэрэгтэй. Их туршлагатай учраас бидэнд тусалж магадгүй. Хаанаас өршөөл гуйх гэж юу? Давж заалдаад амжилт олно гэдэгт би итгэлтэй байна. Бидний эцсийн найдвар энэ шүү дээ. Би жаалж улам авчирсан. Найз маань эмч хүн л дээ. Надад зөвлөсөн юм. Энэ бол их хүчтэй тайвшруулах юм. Бас нойрцуулах юмч байгаа. Үгүй. Надад хэрэггүй. Ямар нэг зүйл хэрэг болвол бидэнд дуулаарай. Бид өдөр бүр ирж байна. Ойлгов. Аав маань энэ талаар мэдсэн болов? Сонин сэтгүүлээс уншаа байлгүй дээ. Чи бид хоёулаа энд амьдардаг. Тайланд шүтгийг муулах хэрэггүй. Аль ч оронд ийм л байдаг. Эдгээр ч гэсэн хуулиас шашин шүлгээд эйдэлдэг болсон шүү дээ. Хууль чухал уу? Бурхан чухал уу? Амьдрал чухал уу? Үхэл чухал уу? Хоёулаа чухал уу? Тарахгүй шүү. Болж үзхаал. Би энэ талаар одоо маргамааргүй байна. Бүх хүн хуулиан биелүүлдэг болж ингэхгүй л дээ. Тийм ээ, чиний зөв. Гэхдээ энэ шоронд 40 жилийн өмнө Япончууд юу хийж байсныг би мэднэ. Тэд ч гэсэн хуулиан биелүүлж байна гэж байсан. Би харж унтлаа. Чи ч гэсэн унтчих чамаа. Хууль биелүүлж байна гэдэг эмгүү хүний нүдийг нугааж хүлж угаад буудна гэдэг чинь Болтой хаал. Одоо энийг ярих цаг биш. би ч гэсэн буруугүй л байсан. Чи тэрийг ярьсан шүү дээ. Бүгдийг яриаггүй. Тэднийг барьж цаазалсан л гэж ярьсан. Тэр өдөр 1945 оны 8 дугаар сарын 5 байсан. Энэ чамд нэг юм санагдуулахгүй байна уу? Үгүй. Маргааш өглөө 8 цаг 15 минутад Америкийн нисэх онгоц Японы дээгүүрнээс атомын бомбог хайсан шүү дээ. Ганцхан бомбог хайсан. Хирошимагийн хүмүүс харж амжаагүй. 30 секундын дараа дан албасаар дууссан. 3 жилийн өлсгөлөн, зовлон, шаналл, бүтэн 3 жилийн доромжлол нэг л өдөр эцс болсон юм да. Бид их баярлаж байсан. Зөмөрөө л ирэх чөлөөтэй болохыг хүсч байлаа. 5 хоногийн дараа бид чөлөөлөгдсөн л дөө. Нэг өглөө босоод иртэл Япончууд явчихсан байлаа. Тэгээд бүгд зүйл мартагдсан да. Дан, өсөглөн, хуулийн гажуудлгээд бүгд мартагдсан. Тийм ээ. Бүгдээрээ мартагдсан. Ричард. 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 Ричард.
Ундахгүй яагаав. Австралийн засгийн газраас тусламж хүссэн захиа бичиж байна. Марах гэж ирсэн бол надад одоо чадлаа. Катринаг гаргаж явах арга байж магадгүй. Юу юм бэ? Миний яриад байсан залуус шоронгийн дорныг хонгил байдаг гэж хэлсэн. Надаас бусдын тэрүүгээр яваад баригдсан. Маргааш нь Хирошимад бомб хайж Япончууд юун шоронтой мантай тэр чигээр хайжхад сүүлээ хавчаад зогтсон байгаа юм. 40 жилийн дотор юу ч болж болно шүү дээ. Тийм ээ. Гэхдээ давж заалцснаас дээр штэ. Үгүй хаал, үгүй. Бодоод үзэлтэй. Үгүй дээ. Би хуульчгүй. Хууль арил шийднэ. Бид дав заалдах болно. Одоо яагаад ч нэмэргүй чи надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа штэ. Удахгүй биднийг цаазлах үе ирэндээ харж дуурай. Би хуулийг дээдэж өссөн хүн шүү. Ямар ч асуудлыг зөвхөн хуулиар нь шийдэх ёстой. Хууль чинь буруу бол яах вэ? Хууль бол хууль. Гүтэр бүсгүй буруугүй үст. Аль үлд ирээч чи надад хэлээд байл. Катрина буруу та юм уугүй юм уу? Буруугүй. Буруугүй хүн цаазлуулах нь тэгээд зөв гэж үү? Яалаа гэжтэй. Үнэн гэж юу болохыг би чамд хэлээд өгье л да. Үнэн гэвэл та нар хуулийг зүгээр л ил бомбаа болгож ашигладаг. Эрэгтэй үед өөрийгөө хамгаалж эсвэл бусдыг шийдэгдэг. Яг тэр үед намайг шийдгсэн шиг. Тэр үед би өөрийгөө хамгаалж чадаагүй. Би арчаагүйдан өөрийнх нь төлөө үг хэлж зүрхлээгүй. Харин чи Катринагийн амийг аварч чадах юм бол өөрийгөө ёстой шудраг хүн гэж хэлж болно. Хэрв аварч чадахгүй ингээд өгүүлбэл энэ дурсамж чинь чамайг бүх насаас чинь зовоож шаналгах болно. Цаг хугацааны ихээр мартагдана гэж чи бодож магадгүй. Гэвэл мартагдах нь байдгаа өөтөлсөн хойно харин ч гарт орсон өргөс шиг зовоод юм шүү. Тэр үед чи өөртөө хичнээн харамсалж барахгүй. Чамд юу шүлжихгүй. Юу ч үлдээгүй. Харалтаа чи наашаар. Надруу хар. Энийг харж байна уу? Айдас хүнийг ямар болгодгийг хар. Арга би гэлөө. Надтай хамтармаар байгаа бол би бүгдийг надад ярьж өг. Манай нэг дүүлийн харгалзагч байсан юм. Нэг зэрэг тэрнийг дагаж яваад олон жилийн өмнө бөгөөснийг хонгил олсон юм. Хүрд юм. Галзуухнаас хоол өдөг байсан хожим бөгөөсөн юм байна лээ. Эмнэлэгт хүрдэг хонгил. Эмнэлэг нь хаана? Тэд нар энэ хонгилоор явж галзууханд хүрдэг байсан. Эхэндээ зүгээр л тоглоом шиг байсан юм. Гэтэл нэг нь шоронгийн бохирыг зайлуулдаг систем байх ёстойг ойлгож илтээ. Тэгээд л бохир зайлуулах сувгийг хайж эхэлсэн хэрэг. Тэгээ харгалзагчийн нүдийг хариулж байгаа шөнө болгон 2 цаг ухсаар угаад бетон шалыг цаасан юм. Бүтэн 2 сарын дараа тэр сувгийг олсон. Бохир зайлуулах мушгирлсан энэ сув галзуухнаас шууд гол руу хүрдэг юм. Гэвч чи мартчихсан. Тийм ээ. Бостон чи мэднэ шүү дээ. Одоо яасан бол бүгэлсэн болов? Үгүй байхаа гэж би бодож байна. Чи тайшуудаг мэднэ дээ. Задвал чин чанарт та юм хийдэг. Байн дуусч ирсэн болохоор иймэрхүү юмыг санахч сэгээгүй мартчихсан байж мэдэн шүү дээ. Ад сорхот ид байна да. Тийм хэцүү биш дээ, Ричард. Харин ч санснаас гайг байж шүү. Пулеметын өмнө зогсохоос л дээр дээ. Катрина тэгээ тэнд чинь яаж хүрэх юм? Эмнэлэгт л хөргөл болчихно. Эмнэлэг нь эрчүүдийг хөрөх хэсэгт байдаг юм. Ойлгосонгүй. Тэгээд Катрина яаж тэнд чинь хүрэх юм? Хүүсээ өөрчлөх болж байна уу, тийм үү? Энэний тулд толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Цагийн өмнө яаж байв? Одоо ямар байгаагаа хар. Тэр эмнэлэгт хүрэх ямар нэгэн арга байх л ёстой таа.
Хөөе. Мэнди ямиг авмаар байна. Яах вэ? Зүгээр л дурсгал болгож хадгалах гэсэн. Аан гэж вэ. Нэг амьдрал дуусахад нөгөө амьдрал эхэлдэг юм. Тэр гэсэн чи ч гэсэн дараагийн амьдралд арай дээр амьдрах хэрэгтэй. Хүнд ганц л амьдрал вэ? Өөр амьдрал гэж байхгүй. Тэгвэл яах гэж амьдралаа үрээ? Би үрээгүй. Би буруугүй. Шүүх буруутай гэсэн. Шүүхийн буруу. Бүх юм нах уу? Тийм ээ. Бүгдийг. Дурсгалаа. Суучлаарай. Давж заалт талаар хөдөлж байна уу? Тийм ээ. Бидэнд цаг том байгуулдаг юм. Эндээс шийдвэл би өнгөрнө. Яагаад? Би шийдсэн. Болох бүх аргаар тэмцэнэ гэж. Юу гэсэн үг? Одоо би өөртөө найдана. Давж заалтыг хүлээлгүй эндээс гарна. Би харин тэр тухай чинь ярихаар ирсэн. Нэрэ гэж юу? Боломж байгаа. Хэцүүч хэл. Би лэгэсэр бүлмөт юм зогссноос дээр. Бидэнд төлөвлөгөө. Оргох төлөвлөгөө. Та нар ийм овоо ирчүүд гэж би сансангүй шүү. Би биелэд хэлдгээ хэлсэн. Наадахтайгаа л ярих. Гоор орцсонд баярлалаа. Би танд их хүртэ олж байна да. Энэ төлөвлөгөө хэрэгжсэний дараа наадахаа хэлээрэй. Чи эрчүүдийн хэсэгт очих хэрэгтэй болно. Би энд төрч чадна. Бүгдийг тооцсон. Чадахгүй дээ. Ирээ чад өглөө шалгасан. Юу гэнэ? Эмэгтэй хориглоодыг Чантайгийн эмнэлэгт аваачдаг болж. Өөр арга олох хэрэгтэй дээ. Би чадна. Надад итэг. Яаж тэр вэ? Үүрээр 3 цагт тийш орж болдгийн. Нэр нь. Мэнди тэр дүүдээр нь очиж байсан юм аа. Би энд төрч чадна. Харин энд явж чухал өнгөрнө. Өөр шоронд очивол шууд цааслагдана гэсэн үг. Дараагийн шүүхрэл хэзээ цаад улчин шийднэ. Би эмнэлэгт хүрлээ. Тэгээд яах вэ? Олон жилийн өмнө нэг хүн энэ шоронгоос орох төлөвлөгөө зохиож ирсэн. Хин? Дайны үед энд хоригдож байсан танилмын барамаа. Оргох тун дөгсөн гэсэн юм уулгаж угаад амалд болчихсон. Миний аав биш үү? Биш. Мөн хаан Стэнтон. Тэр надад туслахаар шийдэв. Тэгж ойлгож болно. Бүтгөл үү? Магадгүй. Би Ямар ч байсан оролдоод л үзэх хэрэгтэй дээ. Надруу хүн яриаггүй биз? Яриаггүй нанта. Хүн залгуул байхгүй гэлээ. Би ч өнөөдөр зарсчилнаа. Суугийг шалгах нь. Тийм ээ. Зав хөлслөд голын тэндээс харъя.
Хүсэхэрэг худалдаж ав. Тэрэн дээр өөр хүний нэр дээр ашиглаарай. We'll have to use someone else's name. Бас паспорт бичиг баримт хэрэгтэй. Би тэрийг Yes, бодсон. I've already thought of that. That's your sister's. She's 5 years older, but I think it'll do. We'll have to get the photo changed. Yes, we can get that. We can get За яг хөө энийг аргаллаа гэж бодъё. Гэхдээ байдал биш түл яах вэ? Яг уу чамайг хулгайлчихсан байна гэж хэлчих. Okay, I'll just say you stole it. Тэгж байвал чи дүүрч хэлтэй. Байхгүй гэрээгээ үздэй. Залах холбоочих. I said no calls. Oh, yes. Тийм ээ за за. สวัสดีครับคุณอนันต์ นี่คุณมีจดหมายถึงคุณนะศาลนัด Аа нэ. Appeal. Хизээ. When? Даваа гарагт би амжих болов уу? Put back. นะวันนี้ผมเพิ่งมาจากศาลแล้วก็เห็นว่า Татгалцсан байна. Rejected it. มีความรวดเร็วแล้วก็ยุติธรรม Oh, Одоо яа ихтэй. Баяртай. bye. Ойлгоо. Understood? Ойлголоо. Юу 유비견 гэж сайхиног үзэж байна. Anshili, will you get Qantas Qantas компанитай холбоод өгөөч. Одоохон Tide's running, Цаг Richard. баг байна. Байдуулах хурдан амжуулах хэрэгтэй. Тийм ээ. Чи өөрөө яах вэ? Заадууч нь хайвал би цуг байж болохгүй. Тэгсээ тэргүй амьдралаа өнгөрсөн хүн шүү дээ би. Цуг явах хэрэгтэй. Явмаар л байна. Гэхдээ нэг л айгаад байх юм. Гай болж өнөө хошууч сараатай гай дээр таарчихвал яам. Би өөр арга олно. Чи сүүлийн үед их өөрчлөгдлөө. Тэр үнэ. Энэ 20 жилд чи хүүсгэмэнд байсан да. Харин чи үргэлж дуулж явдаг байж үгүй. Songs from South Pacific. Хүн гэдэг хачийн да. Би чамайг өгөөлөх байх та. And are you Ричард, чи миний сайн анд байсан. Хамгийн сайн анд минь гэдгээ энэ хэдэн сард харууллаа шүү дээ. За сэрч яах. Ажлаа бодъё. Already. Яг биш ээ. Дараа хэлэх боломж гарахгүй байж мэднэ. Би чамд баярлалаа гэж хэлэх ёстой. Тусалсан дүнхээр их баярлсан шүү. Би ч танд баярлалаа. It's been a privilege. Тантай цуг үргэлж хөвгөлтэй байсан. Qantas. Ирэх 7 хоногт Австрали нисэх нислэгийн хуваар лавлах гэсэн юм л да. Чамд юм авчирлаа. Амин дэм. Шингэн сав. Сэтгүүл. Ашгүй холдлоо. Энэ дотор бүлэгч сургууль бас төлөвлөгөө бичсэн цаас гарч идэм байгаа. Надад гарч идэм байгаа. Илүүдэхгүй. Тэгээд хизээ Сүргийн усмаас. би баасан гарах тушаад үзье. Дав зал хурал даваа гарагч шүү дээ. 7 хоногийн 3 өдөр гэж хэлээ үсттэй. Ямар өдөр? Даваа нэгмэр лав гарагт. Баасан гарагч боломж байна. This Friday. Үгүй маргааш лав гараг. Оролдоод үз. Бүтггүй л баасан гарагт. Таны зөв. Гэхдээ бүтлээ гэж үзье. Тэгээд яах вэ? Австрали ява. Пассворт яах вэ? Билээ. Энийг зөв. Бид яг хизээ хүлээх вэ? Time exact. Өглөө 6 өнгөрөөд 6:15. Цаг чинь болж байна. Онгоц 8:20 төр. Эднийг олж мэдхүйд бид 6000 футын өндөрт нисч явна. тэгвэл маргааш эхлэв. Бид хүлээнэ. За. Хоёр цаг. үгүй. Яагаад? 10 минут.
2 цаг. Өдөр ирчүүдийн хэсэгт ирчихсэн л байх ёстой доо. Оргож байгаа хүнд ээлдвийн сад учрахыг алийг тэргэх үү? Алах шүү. Алгаа. Гэхдээ ч ганц ордлогоор бүгд бүтчихнэ гэж юу байх вэ? Одоо ч ирэхээс өнгөрсөн байхаа. Онгоосонгүй. Юу болсон? Хуваараа өөрчилсөн юм байлгүй. Чи хэлэхгүй яасан бэ? Би хэлэх албагүй. Хизээ онгод өгсөн? Өдөр нь хэвээрээ. Цаг нь 6 цагт болсон. Дахиад өөрчлөхгүй. Өөрчлөлт би хийхээ бодъё л доо яах вэ? Бодож үзье. Бодож үзье. Заавал хэлнэ.
цагаа өөрчлөөд 6 цагт онгойлог дуулчих. Тэгээд орж чадсангүй юу? Тийм ээ. Тэгээд одоо яадаг хэрэг вэ? Дахиад оролцохоос өөр яах вэ? 6 цагт гэдэг чинь байж онгоц 8:20 төгрөн. Харин чи завин дээр 6:50 гэхэд очсон байх ёстой. Надад итгэж болно. Би очно. Одоо ганц л боломж үлдсэн шүү. бүтнэ. Санаа зовлоо. Sawadika. I'm a friend of Mandy. Мэнди таньж байна уу? Who and Mandy? เพื่อนแมนลี่โอเค Совлогчаа.
яг одоо UB кино сайтын киног үзэж байна. Зургаан цаг 8 минут. Энэ зүгээр сэрэх тохиог байна. Хаач чава. Яа чамтай байж.
Сайн байна. Сүм хувцас, паспорт гэж бүгд бэлэн байгаа. Цаг юу болж байна? 40 минутын дотор онгоцон суух хэрэгтэй. Аюу. Ачаа байгаа юу? Байхгүй. Тамиг татдаг өрөөл байна. Болно. Онгоц хөөрөлт өгч юм шүү. Хурдахгүй бол хоцорлоо. Паспортаа өгдөө. Офицер онгоц хөөрөх гэдэг байна шүү дээ. Паспортаа өг. Ачаагүй мó. Шалгуулж гисэн шүү дээ. Бидэнд 10 минут үлдээд байна. Тайландд хэр удаж байна? 2 хонс. Таалагдсан юу? Би зүгээр дайраад гарч байгаа юм л да. Над дээр ирсэн юм аа. Та хин юм? Би аав нь. Төрүүлж үз. Сайн яваа. За, явж үзтээ. Түрглээ. Гүй. Гүй охин минь. Гүйгээр. Би матах өглөө. Энийг танд. Түргэлж үз. Гүй охин. Түргэл. Сайхан бүсгүй байна. Тийм ээ. Та яг одоо UB кино сайтын киног үзэж байна.
Өөр цайх үеийн зураг авахар хуучин сайз руу явлаа. Чамайг сэрээ зүрхэлсэнгүй. Би сагс дэрэг дээр уулзъя. Хайр таах гэж чинь. Байна уу? Сайтагийн мөрдөгч Сэржтэй холбоод өгөхгүй юу? Чамайг их саналаа шүү.